Юу яцхан залуусаа. Дэлхийн хөл бөмбөгийн тогоон дотор буцлан өрнөж буй хөл бөмбөгийн дуулааны талаар та бүхэн мэдсэн үү? Хөл бөмбөгийн хамгийн том байгууллага болох UEFA FIFA хоёрын хооронд маш том маргаан нүүсв. FIFA их хэмжээний санхүүжилт үүсгэж FIFA форвард төслийн хүрээнд өөрийг нь дэмжсэн гишүүн холбооттой 20 сая $20 өгөнгөж зарласан. FIFA харин үүний эсрэг байр суурьтай байгаа. Яагаад вэ гэвэл FIFA хөл бөмбөгийн мөнгөний спорт бишээ хөл бөмбөгийн үнэт зүйл нь арай өөр зүйл дээр байдаг хэмээн ярьж байгаа. FIFA-гийн харин энэхүү санал ядуу буурай орнуудад маш таатай сонсогдож байгаа. Африкийн орнууд, Монголын хөл бөмбөг гэх мэт ч хөл бөмбөгөөр ядуу буурай орнууд энэ мөнгөнд үнэн маш сайхан мэдээ мэт сонсогдож байгаа. Гэвч Монголын хөл бөмбөгт 20 сая $20 орж ирлээ гэд хөгжил ирэх үү? Би бол тэгж бодохгүй байна. Учир нь Монголын хөл бөмбөгийн асуудал бол мөнгөндөө байхгүй байгаа. Энэ бол тогтолцооны асуудал, удирдлагын асуудал бай. Өнөөгөх шиг Монголын хөл бөмбөгийн удирдлагатай байгаа тохиолдолд 20 сая $20 орж ирсэн ч тэр мөнгө нь хүүхдүүдийн хөл бөмбөгийн хөгжил болон Монголын хөл бөмбөгийн холбоонд шууд хувь нэмрээ оруулна гэдэгт би лав итгэхгүй байна. FIFA-гийн эсрэг UEFA-гийн 55 гишүүн холбоодууд нэгдэж эсрэг үзлээ зарласан. UEFA-гийн хүсэж байгаа зүйл бол FIFA-г ил тод байдал, санхүүгийн зохицуулалт энэ бүх зүйлээ ил тод байлгахыг л хүсэж байгаа юм гэдэг бол товчхон ярих. Одоо бүгдээрээ Монголын хөл бөмбөгийн бодлон руу орцгоё. Монголын хөл бөмбөгийн холбоонд FIFA болон AFC буюу Азийн хөл бөмбөгийн холбооноос санхүүжилт авдаг. Санхүүжилтээ ямар нөхцлөөр авдаг вэ гэвэл одоо тухайн тайлан тооцоо одоо ямар тэмцээн амжилттай зохион байгуулсан бэ гэх мэт одоо тайлан тооцоогоо хүргэж шаардлага ханган мөнгөө босгож авдаг. Гэвч үнэндээ тэдний зохион байгуулсан тэмцээн биш, хувийн клубуудын зохион байгуулсан тэмцээнүүдийн тайлан тооцоог хөл бөмбөгийн холбоо ашигладаг. Дараагийн асуудал нь татвартай холбоотой асуудал. Татврын албан байгууллагаас орлогын 1% дүүцэх хэмжээний татварыг хөнгөлөн гэсэн хуулийн залт байдаг. Гэвч яг энэ хууль нь яг үнэн хэрэгтээрээ хэрэгждэггүй. Татврын алба энэ бүх зүйлийг шалгалтын дээрээ унгаадаг. Үүнээс үүдэж Монголын хөл бөмбөгийн клубуудад томоохон компаниуд хөрөнгө оруулалт оруулсан ч татврын хөнгөлөлтөөс одоо хүртэж чадахгүй улмаас одоо том компаниуд ивент хийхээс одоо татгалздаг бас нэгэн шалтгаануудын нэг болчиход байгаа байхгүй юу. За дараагийн асуудал нь Монголын хөл бөмбөгөд одоо үүсэж байгаа зардлын тухай асуудал байгаа. Монголын хөл бөмбөг өмнө дурдсан нь одоо маш их хэмжээний орлого цаанаас орж ирдэг гэж хэлсэн шүү дээ. Гэтэл дотоодын клубээс дандаа одоо ийм түрээс одоо татвар маягийн авдаг. Жишээ гэж зүгээр ярихад Монголын хөл бөмбөгийн холбооны талбайн түрээс байгаа. Талбайн түрээсийг 1 цагийн сая төгрөгөөр түрээсэлдэг гэж байгаа. Дотоодын клубууд нь болохоор 50% хөнгөлөлтөд цагийн 500 мянгаар түрээсэлдэг. Зүгээр л 500 мянга. 1 цагийн сая төгрөг. Энэ бол үнэхээр амар өндөр үнэтэй. Одоогийн шиг ийм ивент хийж байхгүй ийм ядуу клубуудад 1 саяын түрээс 500 мянган түрээсэлдэг бол асар өндөр үнэтэй одоо мөнгөнд байгаад байна. За тэгээд түрээс аваа явж байгаа маа. Дараа нь яасан бэ гэхээр одоо лиг бол 21 аймаг аврах гэх мэт том тэмцээнүүдийнхээ мөнгөний шагналын саныг ерөөсөө өгөөгүй байна. Зарим клубуудад бүр ийм одоо ийм нөхцөл тавьсан байгаа юм. Одоо бид нэр ингээд танаа шагналын сангийн 60% нь өгөө гэдэг. Одоо зөвшөөрж өгвөл 60% нь өгөө. Тэгээ зарим клубууд нь яалтчгүй ингээд санхүүгийн хямралд орсон учраас одоо үр ширэндээ орсон учраас тэр 60%-ийг нь авахаас өөр аргагүй байдалд хүрээд одоо мөнгө авсан байгаа тийм тохиолдол хүртэл байгаад байгаа байхгүй юу? Одоо тэмцээн зохиосон мөнгөө өгөхгүй байгаад байна гэж байна. Бас нэгэн том асуудал, бас нэгэн бодлоо үүссэн байна. Тэрний юу вэ гэхээр одоо нэгдүгээр лиг болон дээд лиг хоёрыг одоо өмнө нь нэгэн зэрэг явуулдаг байсан бол одоо амралтын өдөр, ажлын өдөр гэж ингэж хувааж нэгэн зэрэг явуулдаг байсан бол энэ жил бол тэгээгүй. Тэгээгүйгээс үүдэж ямар асуудал үүссэн бэ гэхээр одоо дээд лиг нь яваад дууссан дараа нь одоо нэгдүгээр лиг нь явж байгаа гэсэн үстэй жишээ ярихад тэгэхэд яадаг вэ гэвэл нэгдүгээр лиг дээд лигийн тамирчин орж ир тоглох одоо процесс өрнөд байгаа маа. Энэ бол жинхэнэ холион банд болж байгаа байхгүй юу? Дээд лигийн тамирчин доод лиг рүү орж ир тоглоно гэдэг нь ур чадварын ялгаа асар их гарна. Үүнээс болж ямар одоо үйл явдал өрнөсөн бэ гэхээр зарим одоо хүч сул одоо багууд хоорондоо ингээд зарим багуудын одоо хүчний тэнцвэр асар өндөр байсан болохоор онооны харьцаа асар өндөр болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр яаж вэ гэхээр зарим багууд тоглолтоо одоо оролцохгүй хайж авах тохиолдол гарсан гэж байгаа байхгүй юу? Энэ асар их одоо хор хөнөөлтөй лигийн тоглолт
явагдахгүй одоо хайж ууж цуслагдсан гэдэг нь болохоор лигт асар их хор хөнөөлтэй байгаамаа. Одоо энэ тэгэхээр нөгөө зохицуулалтын дээр нарийн заагдаагүй болохоор одоо ингээд дүрм зөрчсөн гэхэд зөрчөөгүй гэхэд хэцүү ийм хуулийн зохицуулалт дөрмийн зохицуулалт амар юм сонин бодлоонтой шийдвэржинка халиан бантан гэдэг чи одоо энэ дээр үсэж байгаа байхгүй юу? Дээд лигийн тамирчин яаж уцаж доотлигт одоо оролцох хэцүү. Яг гоо гадаадын лигт болохоор ийм нөхцөл байдаг л да одоо A баг B баг байдаг шүү дээ. Одоо Real Madrid байлаагүй Real Madrid-ийн B одоо удирдлагын гарааны туршид одоо зарлагдсан хүмүүсээс бүгдээрээ бэрхтээд ямар ч одоо боломжгүй болсон тохиолдолд B клубаас авчиж орж ир тоглох гэдэг тоглолттой одоо тийм нөхцөл бол байдаг байхгүй юу? Гэхдээ Монголын хөлбөмбөгт бол энэ бол одоо үнэхээр тийм байхад одоо энэ зөв буруу юу гэдэг үнэхээр юм бодлонтой юм хүчний тэнцвэрийг үнэхээр алдагдуулсан юм сонин шийдвэр болгож байгаамаа. Энийг бүгдээрээ бас дараагийн лигийн тэмцээнүүдээр анхаарах хэрэгтэй байна. Бас нэг том асуудал бол хүүхдийн тэмцээнүүд ерөнхийдөө бараг зогссон гэж ярьж байна. Одоо ингээд шинэ улирал эхэлдэг тийм ээ. Шинэ улирал эхлэхэд одоо ямар тэмцээн зохион байгуулагдах вэ гэдэг талаараа улирлын календар ингээд төлөвлөгөө ингээд бүтнээрээ гарцсан байдаг шүү дээ. Гэтэл тэр календар төлөвлөгөө байхгүй учраас клубууд маань одоо хизээ хаана ямар тэмцээнд оролцох вэ, яах вэ, бэлтгэл ажлаа хизээ хангаж ирэх вэ? Ямар ч тийм одоо календар мэдээлэл байхгүй болохоор маш хүндрэлтэй байна гэж байгаа. За тэгээ футзалын тэмцээнийг бүр ярих чарга байхгүй бүр үгсэн гэж хэлэхэд болно. 21 аймгийн авраг шалралт тэмцээн гэж болдог байсан шүү дээ. Амар гой болдог байсан тэр тэмцээн. Тэр тэмцээн маань бас ерөнхийдөө бараг болохоо болж байгаа. Хамгийн сүүлд болсон тэмцээнээр ердөө 4 аймаг л орсон зурагтай байгаа. Бос дууссаны дараа мөнгөний шагналаа хүртэл бас авч чадаагүй зураг бас байсан шүү. Хамгийн гол нь энэ 21 аймгийн аврах шалралт тэмцээн маань амар үр өгөөжтэй тэмцээн байсан байхгүй юу? Одоогийн дээд лиг бол 1-р лиг тоглож байгаа тамирчдын бараг дийлэнх хүн энэ тэмцээнээс гарч ирсэн тамирчид байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ тэмцээний үр өгөөж маш одоо сайн байсан. Бидний баг байхад одоо жил болгонд уйлаан тэмцээн, футзал, одоо гадна талбай янз бүрийн гоогд тэмцээн зохион байгуулагддаг байсан бол одоо энэ тэмцээнүүд маань хаашаа очсон бэ юмээс. За дараагийн нэг нь асуудал бол шүүгчнэрийн асуудал. Монголын хөлбөмбөгийн шүүгчнэрт маань тогтсон тайлан байхгүй. Дээрээс нь тэмцээнүүд маань тогтмол явагдахгүй байгаатай холбогдуулаад одоо шүүгчнэр маань одоо хангалттай дадлагжих боломж байхгүй байгаа байхгүй. Тэгээд том тоглолтын дээр гарч ирэнгүүт алдаа гаргана. Тэгэнгүүт тамирчтайгаа тэр нь маргаан үүснэ. Ингээд бөөн асуудал үүсэж байгаа. Дараагийн нэг асуудал нь хөлбөмбөгийн холбоонд болж байгаа өрнжгүй асуудлуудыг одоо гишүүн холбоодууд нь хуралдаж шийддэг юм байна л да. Саяхан жишээлбэл нэг дарханд нэг хурал болсон. Гэтэл яасан бэ гэсэн чинь одоо ингээ Улаанбаатарын ч юм уу ямар нэгэн юм идэхгүй байдаг дүүргүүдийг одоо гишүүн болгож оруулж хуралдаа оролцуулсан байгаа байхгүй юу? Тэр дүүргүүд нь орж ирээд одоо нөгөө Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 10 жил 20 жил болцсон том клубуудын өмнөөс ирэх ашиг шийдэж байгаа асуудлыг шийдэж байгаа ийм асуудал байгаа байхгүй юу. Гэтэл 10 жил 20 жил өөрсдийнхөө хөрөн мөнгөөрөө одоо тэр одоо бор зүрхээрээ явж байгаа тэр клубууд одоо хүртэл гишүүн болж одоо үгээ хэлэх эрхэн байхгүй хуралд оролцох эрхгүй яваад байгаа байхгүй юу. За яг хаа сайн талын гол нэлийн цомгтгол гэсэн шинжтэй байлаа. Гэтэ яг хаа мэдээ сайн төвчлээ ахaltaа тэр олон хүний залуу мөнгөийг дэлгэхгүй шүмдрөгээ болсон байх гэж бодож байна. За тэгээ магадгүй хөлбөмбөгийн тэмцээн энэ байдлаараа одоо ингээ болохгүй лигийн тэмцээнүүд болохгүй ингээ бүх тэмцээнүүд нэг нэгээр өгөхөд ингээ тэмцээнүүд явахгүй одоо хөлбөмбөгийн цэнгэлдэх маань хоосрох юм бол ямар аюул нүүлэх вэ гэх юм бол бид нэр одоо тоглох хөлбөмбөгийн талбай цэнгэлдэхгүй ч болох магадлалтай. Магадгүй нэг том барилга компани ирээл тэр нөгөө барилгын нураагаал барилга байшин бариад явчих юм бол одоо бүгдээрээ бүр нөгөө сая төгрөгөөр 500 мянгаар түрээсэлдэг талбайчгүй болох аюултай нөхцөл байдал үүсэж байгаа байхгүй юу. За энэ бүхэн маань ердөөсөө ингээ бүх зүйл ингээ зангидагдаад хөлбөмбөгийн холбооны удирдлага дээр ирж байгаа байхгүй юу. За удирдлага гэж ярих юм бол бүгдээрээ хамгийн дээшлэх юм бол ерөнхийлөгч дээр байгаа ч тийм. Одоогийн Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ананд Бадсар гэдэг хүн байгаа та бүхэн мэдж байгаа. Энэ хүн маань анханасаа л хөлбөмбөгийн холбооны төрмөг зорчиж орж ирсэн хүн байгаа байхгүй юу. Яагаад вэ гэвэл хамгийн энгийн нэг жишээ ярил хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшгэд доод тал нь 3 жил хөлбөмбөгийн дотоодын үйл ажиллагаанд оролцсон байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл тэр хүн ерөөсөө 3 жил дотоодын хөлбөмбөгийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй. За тэгээ бичлэгийн төгсөлд хэлэхэд өдөгчтэй бүгдээрээ Монголын хөлбөмбөгөдөө анхаарцгаая, бүгдээрээ хөлбөмбөгөө үзцгээе. Одоо баг багаар бүгдээрээ үзээд
50 хүн, 100 хүн, 1000 хүн ингээд баг багаар үзсээр байгаад бүгдээрээ бидний энэ үзэлт маань энэ Монголын хөл бөмбөгт асар их хөв нэмэр оруулах шүү. Тэгээ бүгдээрээ Монголын хөл бөмбөг болон дэлхийн хөл бөмбөг өргөнжүй асуудлуудын талаар бүгдээрээ одоо байнгын одоо хэрэг дурлаж одоо тий сонирхож одоо бидэнд хамаагүй мэтээр хандахгүй байх хэрэгтэй шүү. Ингэжээж хүн болгоны оролцоотойгоор Монголын хөл бөмбөг маань хөгжиж шүү залуусаа. За тэгээ бичлэгийн үзсэн залуустаа бүгдэндээ баярлалаа. Лайк and subscribe дараарай. Баярлалаа.